Хүүч одоо том боллоо. Аав ээж. Хүүч нь хот явдсан юм болов аав. Нэг үгүй ажиллаан бодоо. Хот явж хүүч нэг ажил олж хийж. Одоо та хоёрынхоо бас тийм ээ. Ачиг хариулах цаг болсон шүү дээ. Тийм учраас аав хүүч нь хот явлаа заа юу. Хот яваад ажил болоод одоо 90 цент хүрсэн юм чинь хүүч ажил хийгээд ээж аавынхаа ачиг хариулах цаг болсон. Тэр аав сайн сууж байгаараа заа юу. Хүүч нь тэгээд за хүүч нь тэгээд хот ороод ажил олж хийгээд ээж аавынхаа ачиг хариулнаа. Ээж та бүдэ бити санаа зовоо. Санаа юу санаа зовоо. Хүүч нь яваад ажил олж хийгээд ажилд орчвол та хоёртойгоо энд хүүч нь холбоо барина. Араас хүүгээ санаа зовоо шүн унтахгүй байваа ээж минь аа. Залгаад араасаа. Айгоо хоо зөв намснаа ажил амбэр бочоо. Залгаад хүүгээ яаж нээж ингээд унтахгүй бүтэн ойртой хоноо шүү. Зөндөө юм хэлсэндэг өөрөө мэдж байгаа. Юу юм уу яг ээжийнхээ үгийг бол дагнаа даа. Юу гүнсаа авах хэрэгтэй. Ажил төрлөө. Тэгээ одоо цагаан одоо юм хүмүүс хадаа юмс хэрэгтэй хөвтөрчгүй мөрөөрөө тэгээд сайхан ажил амбараа бодоод ер нь хүүч юм бас хэрэгтэй шүү дээ. олон жил одоо ээж аваараа хичээлэглээ шүү дээ. Одоо тэр хот ороод нэг ажил олж хийгээд бас нэг нутаг орондоо бас хийний хөө тийм ээ. Одоо ямар явж байгаа мал доо гэдгийг бас нэг ажил төрөл хийж бас нэг гэр бүлтэй болъё доо. Тэгэлгүй. Тэр нэг хот орсон дээр гэж хүүч ер нь хэдэ бодсон. За тийм. За ээж тэгээд хүүч одоо хөдлөе дөө. За. Аав хүүгээ бити санаа зовоорой заа юу. Хүүн тэгээд яваад ямар ч гэсэн ажилд ороод хоёроо санааг зовоохгүй. За нэг ажилд ороод тавиулгүй ярина. Ажил унараа цаа хийгээд нэг Раач. Ээж хүн таны хэлдэг буруу хүмүүс таны хэлэхгүй. Юм уу ч сэрэлээ юм чинь тэгээд амиа тэгэл явах хэрэгтэй дээ. Одоо тэгээд зөндөө хэлсэн зөндөө ярьсан зөндөө. Хүүгээ бити санаа зовоорой заа юу. Ярахаараа чи яваад ороод руу ажилд орчихороо ирээл хүрээд заа юу минь. Хүн хот ороод байв. За тэгээд одоо хөдлөе дөө ээж. За. Аав сайн сууж байгаараа би бодоорой. За ээж минь гэрээ санах бол. За ээж хүн явлаа заа юу. Сайн сууж байгаа. Яваад хүч ажилд ороо. Тань руу ярина заа юу ээж. Оор та. За. Хүн явъя. Бити санаа зовоорой ээж. Холбоотой байна хүүч. Найз минь сая ярьсан хэлсэндээ найз минь яах вэ? Хотод орж ирээд нэг ээж аавтаа тийм ээ. Сон бас энэ хүн байна. Ажил төрөлтэй бол энэ гэр бүлтэй бол энэ. Найз минь хотод орчихсон. Ажил төрөл сурж байгаа заяа. Миний чамд сайн дугаараа өгсөн шүү дээ. Холбоотой заяа. Найз нь чамаас асууш. За баярлалаа.
баярлалаа. Аяа нэг зүгээр. Барилгаж чанга яваа тий. Секунд дэвчлээ шүү. Тийм амар аавын уртаас хийгээд ирсэн шүү. Ер нь яг ачаал багтаа өнөө ер нь бол өдөрт нь хэвэн юм байдаг. Яг хэвэн үйл ажиллагаа. Хэвэн үйл ажиллагаа. Найз нь хөдөөнөөс орж ирээд ээж аваад амлсан юм. Олон жил эцэг ихээр дэжэлглээ тийм. Насан туршлын хотож ажиллая. Аав ээжийнхээ ачиг. Ямар ч ажилласан аваагүй. Барилгадаач гэсэн ажил байгаа тийм ээ. Хийсэндээ нэр хүмүүс ажил хийгээд аав ээжийнхээ ачиг өгөөд бол тэгээд ажил хийсэн өнөдөр анхны ажил хийсэн. Сэтгэл өндөр байна. Гэтэ яг хоёр хүн байна гэсэн амьдралын өдөр хоног бүх юм дандаа сайн байгаад байхгүй шүү дээ тийм ээ. Яг л баяртай хүнтэй. Гэтэ анхны ажлаа бол бас ингэж хэлж байгаа бас. Сайхан байна. Зайх гооцгай. Сайхан биш. Ажилтаа байна гэдэг нь тийм шүү. Ажилгүй байна чинь тэгээд бүхэл хотгогч юм бас их ачаал ихтэй тий. Энэ одоо төгжрээ энэ одоо хүмүүсийн зан харилцаа ч юм уу нуутай юугаараа хийдэг тийм ээ. Ер нь бас хэцүү бэрхшээлтэй газар биш. За. Гэр бүлтэй сайн болсон. За. Хамтдаа хичээгээд тийм ээ. За. За хоёул ажил руу. Байна. Төмрөө. Найз нар хотод орж ирчээд. Энэ барилга дээр ажилд ороод. Яах вэ? Аав ээжийнхээ ачиг хариулъя. Ажил төрөлтэй болъё. Барилгаар ажиллаж анхны ажилдаа хараад буугаад явж. Найз нар чамс нэг юм гоох гэдэг. Өнөөдөр найз нь танаад очиж хонж болох. Гэрт хүн байна. Оо тийм. За уучлаарай. Байна. Батаа юу? За сайн уу найз минь? Юу вэ? Ажил төрлийн сайн уу? За танах мөг сайн мэт. Яах вэ? Найз хөдөө биш ээ. Хотод ороод ирсэн байна. Тэ. Ажилд ороод барилгаар өнөөдөр анх удаа ажил үзээд. Аав ээж хачиг хариулъя. Нэг ажил төрөлтэй болъё. Ядим болгоо эцэгхээр төжөөд биш тийм ээ. Тийм учраас найз минь хотод орж ирээд ажилдаа болчихоо. Чамаас харин нэг юм гоё юм өгөөл. Найз нар өнөөдөр хонох гадахгүй болчихоо. Тэ. Чи найзтай нэг юу цалин буудал нэг 50,000 төгрөг зээж болох болоо. Тэ. Мөнгө орохоор би ч буцаад очиж цалин орчих юм. Тэ. Яахгүй. За зүгээр юм. Тэ санаа зов. За. Тэр бүхэн сайн нүгс. За. Байна. Түрүү. Төө найз нь энэ хотод орж ирчээ. Нэг ажилд орсон харин өнөөдөр ингээс барилгаар ажилд орсон юм. Тэг. Хөдөө биш юм хотод ажиллаж байна. Ярин чамаас найз нэг юм ууж юм уу? Найз нар юу яагаад байна? Өнөөдөр цалин мөнгө авч чаддаг юм. Би тооны 15 жил мөнгө өгнө. Би нэг чамаас мөнгө өгч чаддаг. Гэртээ оноод очие гэж хэлж байгаа. Зөв та түү ирсэн гэж байна. Тэгвэл нэг цалин бодол нэг туслан чамаас нэг 50 зээлж боломж юм.
За зовоочтой найз за. Тэгж байгаа бид яарий гэж юм. Ясмин. Хатаа өглөөчлөө өсөлт. Өглөөч. Сайхан тааж. За тоос гараа байлаа юм за. За. Найзаа. Хоёул өнөөдөр зөндөө олон хүн сайн мэдээ ярьлаа тийм ээ? Тийм. Найзаа, тэнд нэг ах байна. Тэр ахтар хоёул очиж сайн мэдээ ярьж өгье. Бурхны сайн мэдээ ярьж өгнө энэ ахт. Сайн байна ахаа. Сайн байна уу? Сайн уу минь хоёр дөө. Ийшээ суугач. Ахаа, танд зориулсан сайн мэдээ ярьж өгье. Бүхний ихэнд бурхан байжээ. Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурхны дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Ариун Библиэс. Тэр бүтээгч бурхан юм. Бурхан хүнийг бүтээсэн ба бурхан хүн хоёрын хооронд хайрын нандин харилцаа байжээ. Гмийн улмаас хүн бурхнаас холдсон. Бүгд нүгэл үйлдсэн тул бурхны алдарсууд хүрдэггүй. Ариун Библиэс. Хүн бурханд хүрэхийн тулд олон арга замыг гэрэлхийлэн иржээ. Гүн ухаан, мэдлэг ойлгох, сүсэг бишрэл, сайн үйлс хийж, буян хураах, бясалгах гэх мэт олон арга замаар хүрнэ гэж найдсаар байлаа. Гэвч энэ боломжгүй байсан. Харин бурхан хүү Есүс Христ хүүгээ илгээснээр энэ асуудлыг шийдэж өгсөн. Нүглийн хөгс бол үхэл. Харин бурхны бэлэг бол бидний эзэн Есүс Христ доторх мөнх амьмөө. Ариун Библиэс. Христийн загалмаа үхэл ба амьдлалт нь хүн төрлөختөн болон бурхны хоорондох гмийн асуудлыг нэг мөр шийдэж өгсөн бөгөөд бурхан хүнд мөнх амийг бэлэг болгон өгсөн. Христ идэх итгэлээр л аврагданаа. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан да цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд нь идэгдэг бүхэн мөнхгүй. Харин мөнх амьтай байх болно. Ариун Библиэс. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст бурхны хүүхд болох эрхийг тэр өгөв. Ариун Библиэс. Бид итгэлээрээ Есүс Христийг хүлээн авдаг. Тэр таны амьдралд орохыг хүсэж байна. Зүрх сэтгэлийн тань хаалгыг догшиж байна. Та энгийн нэгэн залбирлаар яг одоо Есүсийг зүрх сэтгэлдээ оруулж бурхантай хайрын нандин харилцаагаа эхлүүлэх боломжтой. Бурхныг зүрх сэтгэлдээ өрөх залбирал. Залбирал гэдэг нь бурхантай ярихыг хэлдэг. Та чин сэтгэлээсээ дараах маягаар залбирч болно. Бурхан минь, намайг хайрлсанд баярлалаа. Бурхан минь, намайг хайрлсанд баярлалаа. Би өнөөдрийг хүртэл таньгүйгээр өөрийнхөө замаар амьдарч байснаа ухаарлаа. Намайг үнэхээр уучлаарай. Есүс Христ та миний төлөө. Загалмаа дээр нас барж гмий минь уучлсан баярлалаа. Би танд итгэхийг хүсэж байна. Та миний амьдралд орж миний аврагч эзэн болооч хэмээн урьж байна. Таны хайрыг мэдэрч надад төлөвлөсөн амьдралаар тань амьдрахыг зөвшөөрөөч. Амен. Оо, би ингээ мөнх амиг хүлээгээд авчиж байгаа юм те. За баярлалаа минь хоёр дөө. Ах нь наад бурхны авралын сайн мэдээг чинь үнэхээр зүрх сэтгэлдээ хүлээж авлаа. Есүс Христ бол бурхны хүү юм байна. Тийм үү минь дөө? Ах нь бас энэ бодохдоо маш олон зүйлсийг ингээ бурхан гэж ойлгоод энэ одоо энэ дэлхийн тийм ээ энэ мовуул хаад мод чулуу эсвэл лам бөө эсвэл өөрийгөө ч их сүрдэл бурхан гэдээ ойлгоцсон явжсэн байхгүй. Тэгсэн чинь жинхэнэ хүнийг бүтээсэн бурхан өөрөө тэр ир эмээр нь бүтээсэн бүтээгч бурхан юм байна тийм үү? Ах нь бас хоёртой уулзахаас өмнө бас жоохон сэтгэл санаа маань хэцүү. Ах нь хөдөөнөөс орж ирээд ээж аавдаа бас амлаад тийм ээ? Бас одоо алим болгон олон жил ээж аваад ичээх үү хотод орж ирээд нэг ажил хий. Ээж аавхаа ачиг хариулъя гэд хотод орж ирсэн байхгүй. Тэгээ өчигдөр уржигдөр ах нь хотод орж ирээд нэг найзуудаасаа тусламж гуугаад бас нэг барилга дээр ажиллаж байгаа болохоор цалингаа бас 15 хоногийн дараа өгд юм байна. Тийм учраас найзуудаасаа 3 найзаасаа залгаж уцаар бас гэртээ онолж өгөөч гэд
Тэгээ найзууд маань яах вэ? Бас тусламж гуйсан чи бас гэрт нь хүн байна. Бас мөнгө зээлэх боломжгүй нэ гэсэн. Гэхдээ энэ бол миний л амьдрал шүү дээ. Заавал найзуудаас би тусламж гуйгаал тэр хүмүүсийг хэцүү байдалд оруулж болохгүй шүү тийм үстэй. Тийм учраас энэ дэлхий дээр байгаа бүхий л хүмүүс жинхэнэ миний хоёр дүүгэн яриад байгаа бурхныг тэр хүнийг өөрийг нь бүтээсэн бурхныг хүлээж авах юм бол энэ дэлхий дээрх үнэхээр бүх асуудлыг бурхан өөрөө удирдах байгаа гэдгийг ойлгох юм байна гэж бас ах нь ойлголоо. Тэгээ хүүн бол үнэхээр тэр үхээд амилсан бурхны цорын ганц хүү юм байна тийм үү? Тийм ээ ага. Тэгэхээр ахын зүрх сэтгэлд юу бодогдож байна гэхээр ер нь бол энэ дэлхий дээр хүнийг бүтээсэн бурхан бол тэр өөрөө цор ганц юм тийм үү? Тийм учраас ах нь болохоор энэ ламыг ч юм уу бөөгч юм уу дахиж одоо бурхан гэж бодохгүй. Баярлалаа миний хоёр дөө. За ага баяртай. Би тэр одоо явлаа. За баяртай миний хоёр дөө баяртай. За дараа уулзъя миний хоёр дөө. Сайн яваарай.